Торгоны зам сан үзүүлж байна. Фримаркет актем зуны сургал. Торгоны зам сангаас энэ 8 дугаар сард чөлөөт зах зээл, чөлөөт нийгмийн тухай үзэл санааг бас шинэ залуу үедээ танилцуулах зорилготой сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Эдийн засгийн мэдлэгээ дэвшлүүлээ. Бас юмыг харах үнцэг өөрчлөгдөх байх. Өөрийнхөө өмнө нь бодож байгаагүй зүйлийг бас шинээр нээж гаргаж ирсэн сургалт гэж бодож байна. Мэддэхгүй эсвэл мэдхийг ч хүсэхгүй эсвэл ийм байдгийг ерөөсө төсөөлөөгүй юмнуудыг нээж өгсөн л дөө. Их нээлттэй гэдэг үг илүү тохирох байх гэж бодож байна. Боломж юм шиг санагдаад бушуухан анкета бүглээд өгсөн. 100 гаруй оюутнуудаас сонгон шалгаруулах замаар 25 оюутныг сонгоод хөдөө амралтын газарт аваачиж одоо вакуумжуулах хэлбэрээр чөлөөт нийгмийн тухай үзэл санааг бас тэднэр танилцуулах сургалтыг зохион байгуулж байна. 25 хүүхэдтэй ихээр за адилхан мэржилтэй болохоор адилхан юм боддог байх гэж би бодсон. Тэгсэн чинь өөрөөс надаа шууд өөр орчинд орж ирж байгаа юм шиг мэдрэмж төрсэн. Миний бодож хараагүй үнсгийг тэр хүмүүс харсан байсан. Дотроо бас өөрийгөө зэмлж байлаа. Шин зүйл олж авахыг хүссэн. Ер нь бол дори дэрдүүдийг уншиж хахад юу яаж асан л да. Одоо мэдлэгээ нэмэгдүүлнэ гэдэг чинь харах өнцгөө нэмэгдүүлж байна хэлж байна гэсэн үг гэж. Биэнтэй бол айгүй санал нэг байгаа байхгүй. Тийм болохоор зэрэг миний харах өнцгөө тэлхийн тулд ер нь ирсэн дээ. Сургалтынхаа нөгөө сэдвэн нэлээд таалагдсан. Яг тэгэхээр надад тийм нөгөө нэг одоо энэ чөлөөт эдийн засгийн талаар одоо энэ үн чөлөөтэй холбоотой иймэрхүү асуудал нэлээд сонирхолтой санагддаг болохоор тэр талын нөгөө нэг асуудлыг арай илүү хөндөж өгөх одоо нэг бусад сургалтууд шиг манлайл гэж юу вэ гэдэг нэг юм яриад ах ш. Арай нэг өөр сэдвийг харсан тийм сонирхолтой томоохон хурлын болоо гэж бодлоо. Би ямар нэгэн хайрцагын дотор ингээ багцлагдсан байгаа гэдгээ бол мэдсэн. Тэгээд одоо тэрнээсээ гарч чадгалах гэж бодож юм. Тэгээд гарвал миний хувьд бол маш том амжилт болох юм болоо. Фримаркет актем зуны сургал. Энэ либертар гэдэг нэртэй үзэл санаа бол залуучуудын сэтгэлгээнд бол нэг ач холбогдолтой тийм үзэл санаа маа гэж би хувьдаа боддог. Либертар үзэл баримтлал зарчмын талаар бас ярилцсан гэдэг. Тэгэхээр миний хувьд бол яг тэр зарчмын талаар ямар нэгэн ойлголт баг байгаагүй. Тэгээд тэр либертар гэдэг нь яг ямар үзэл юм бэ лөө гэдгийг мэдхийг хүссэн. Би өөрөө монгол хүний хувьд одоо энэ эдийн засаг энэ одоо нэг үн чөлөөтэй холбоотой мэдээж бас энэ бүх асуудалтай ирээдүйд одоо амьдрал дээр гараад бас толгойрох учраас бас өөрийгөө энэ тал дээр бэлдэх шаардлагатай гэж үзсэн л дээ. Гадны профессорыг авчирч байна. Нэгдүгээр. Хоёрдугаар талаар дан ганц сүлжээ зах зээл гэж харахгүй юм л да. Би бас team working одоо өөр хүний хөгжил талаас нь. Угаасаа би иймэрхүү хүнштэй ийм зүйлүүд надад байсан байхгүй юу? Байсан гэж үзэж байгаа. Ягаад гэвэл тэгвэл миний хэвийн амьдралд миний үзэл баримтал ч юм уу энэ зүйлсүүдтэй яг л адилхан. Зүгээр би тэрийг онлайн дагуулд мэдхгүй байснараа арай өөр юм байна гэдгийг ойлгож байгаа. Хүмүүсийн сонирхол тайп гэж байдаг шүү дээ. Тэр нэг ерөөсөө одоо энэний бүх сургалтууд яг бүгд миний сонирхлын яг надад зориулсан юм шиг санагдсан. Энэ удаагийн сургалтын маань онцлог бас бид нэр нэрт эдийн засагч, нийтлэлч, зохиолч, судлаач Кен Скул гэдэг хүнийг Америкийн нэгдсэн улсаас бас урьж авчирсан явдал байгаа. My profession is to teach at a school. Скул багш маань бас бидний үйл ажиллагааг дэмжиж өөрийнхөө үнэтэй цагаас бас харамгүй одоо хуваалцаж энэ 5 өдрийн турш манай сонгосон 25 залууд бас үндсэн багшаар ажиллаж өөрийнхөө мэдлэг туршлага өөрийнхөө одоо оюуныхаа одоо хуримтлалаас бол харамгүй хуваалцлаа. Ken School-ийн заасны дараа ер нь энэ эдийн засгч бас ингэж зааж болд юм байна. Ийм юм бас ярьж болд юм байна гэдэг. Гадаадын профессортэй бидэрт уулзах боломж бол бараг л байхгүй Монгол сурж байгаа юм. Тэгэхээр ийм боломжийг бас ашиглах нь зөв
биднэрт яг өөрийнхөө мэддэг зүйлийг үнэхээр чин сэтгэлээсээ те таниулчихсан, мэдүүлчихсэн гэсэн энэ байр суурь нь болохоор яг хувь хүний тэр зан чанаруудаас нь надад тэрний илүү таалагдсан. Арга барил нь ч таалагдсан. Яг өгж байгаа мэдээлэл нь ч гэсэн яг тис ондоо мөртлөө бас яг нэр үнэн зүйл биш үү гэж. Одоо эдийн засаг гэхээр багш нар нь өөрсдөө тэгэл үнэхээр ойлгосон ч юм уу, үгүй ч юм уу эдийн засгийн янз бүрийн хүнд үг хэллэгүүд ашигладаг. Тэгэл тэрийг тайлбарлаа. Тэрийг ойлгохгүй бол бараг л тэнэг мангараар нь дууддаг. Энд бол үнэхээр хүнд ойлгомжтой. Бас зөвхөн заах байгаа зүйлээ биш, яг заалгаж одоо хүлээж авч байгаа үнэ яг ямар хүн бэ гэдэг талыг нь бас бодолцсон идэх ойлгомжтой тийм заа тийм болов уу л гэж. Энд хуран цугларсан оюутнуудаар би маш их бахархаж байна л да. Маш ухаалаг, амьдралд ойр, сайн асуултуудыг асууж байна. Бас ухаалаг тайлбарууд хийж байна. Бидний ярилцаж байгаа асуудлын талаар ихэд эргэцүүлэн бодож байгаа нь харагдаж байна. Миний хувьд дэлхийд даяар маш олон газар оюутны кампус болон хөдөө хэр үзэсгэлэнт байгаль дээр сургалт, семинарыг явуулж ирсэн туршлагатай хүн. Энэ удаад хамгийн ухаалаг оюутнуудаа учирсан гэдгээ хэлмээр байна. Би хэзээ нэгэн цагт энд буцаж ирж, эдгээр оюутнуудтай уулзаж, үзэл санааны хувьд хэрхэн хүчрхэгдсэнийг харахыг бодож байна. Мэдээж яг одоо миний үзэл бодол эдгээр залууст хэр зэрэг үр нөлөөтэй байсныг тодорхойлоход хэцүү. Гэхдээ тэднийг надад хандаж, явандаа санал бодлоо илэрхийлнэ гэж найдаж байна. Кин скул багш маань дэлхийд нийтдээ 50 гаруй улсад орчуулагдсан өөрийн алдартай ном болох Jonathan Globally аялыг бас аялал гэдэг номыг бас Монгол хувилбарийн нээлтэнд бас Монголд оролцсон. Энэ номноос яг хамгийн гоё ингээд бусад номнуудаас ялгагдах нэг давуу тал гэхээр юм ингээд эдийн засгийн тийм хүнд хэцүү ойлголт гэдэг үздэг зүйлсийг болон маш энгийнээр тайлбарлахыг оролдоод тэрийг болон уран зохиолын хэллэгт оруулсан. Тэгээд тэрхүү уран зохиолын хэллэгийг бас ойлгох ч юм байна, ойлгохгүй ч юм байна. Тэрийн тохиолдол бас тэрийг нь яг эдийн засгийн ухаан талаас нь тайлбарлаж ütсэн их онцлог болоод их хэрэгтэй зүйл юм шиг санагдсан л та. Jonathan Globally аялал бол үлгэр шиг яг үлгэр шиг уншуул уран зохиолын ном гээл төсөөлөгдөд яг нүдэнд харагддаг. Тэгсэн мөртлөө яг одоо бидний нийгэмд яг юу болж байгаа, ямар байдаг анханасаа л одоо байсан тийм нэг хөшиг байдаг. Тэр хөшигний цаатахыг мэдэхгүй ийм хөшгөл байдаг гэсэн юмыг нээж өгч яг ийм байд юм а гэсэн нэг айгүй энгийн үгээр тайлбарсан. Анхандаа миний ном нь Хавайд радиогийн цоврал нэвтрүүлгийн зохиол байсан юм. Яагаад бичих болсон шалтгаан нь гэвэл тухайн цаг үеийн асуудлуудад өөрийн зүгээс тайлбар өгөхийг хичээсэн. Зөвхөн эдийн засагчийн тайлбар нь их сонирхолгүй санагдсан учраас дээрх асуудлуудыг тайлбарласан тайлбараа үлгэрийн хэлбэрт оруулсан. Яг л Антони Сант-Экзюперигийн бяцхан хүү болон Jonathan Swift-ийн Gulliver-ийн аялсан түүх зэрэг зохиол бүтээл шиг. Гол илэрхийлэх гэж байгаа үзэл санаагаа хошин хэлбрээр илэрхийлсэн. Миний бодлоор ихэнх эдийн засгийн номууд нь уйтгартай бас буруу байдаг. Иймээс чөлөөт зах зээлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, сурталчилахад нөхөрсөг, хөгжилтэй, хошин хэлбрээр хүмүүст хүргэх нь надад илүү сонирхолтой санагдсан. Энэ нь биелэлээ олсон гэж би бодож байна. Одоо энэ ном нь дэлхийд даяар 80 хувилбараар 50 хэл дээр орчуулагдаж, театруудад жүжиг болон тоглогдож байна. Мөн эдийн засаг, ялангуяа чөлөөт зах зээлийн үзэл санаанд суралцахад хялбар дөхөм, хөгжилтэй арга барилыг бий болгон өөрчилсөн. Энэ нь дэлхийд дахины бүхий л улсуудад тохиромжтой. Монголд энэхүү номыг орчуулж хэвлэн нийтэлсэн Цэнгүүн болон Батчулуун нарт үнэхээр талархаж байна. Сүүлийн жилүүдэд оюутнууд номыг минь уншиж, эннээсээ улбална над руу хандах болсон. Энэ нь тэдэнд чөлөөт зах зээлийн үзэл санааг ойлгоход сайнаар нөлөөлсөн гэж би хэлмээр байна. 22 жилийн өмнө намайг Монголд анх ирж байсан цаг үеэс хойш энэ улс үнэхээр гайхалтай өөрчлөгдөжээ. Намайг анх ирж байх цаг үед зөвлөлт холбоод улс нуран унсан. Энд үнэхээр ядуу, гунигтай, дороодсон, амьдрахад тун хэцүү газар байсан. Монголчуудын талаар найрсаг хандлага байсан боловч Оросууд болон монголчуудын дунд дайсагнал байсан. Ер нь ирээдүйн бүрхэг энэ байдлаас хэрхэн гарах нь тодорхойгүй мэт санагдаж байсан. Гэтэл өнөөдөр би энд ирээд эдийн засаг маш ихээр хөгжин цэцгэлсэнийг хараад үнэхээр балмагдлаа.
Өнөөдөр өсөж том болцгоосон залуу хүмүүс тэдний эцэг эх, өвөө эмээ нар нь социалист нийгмийн үед амьдарцгааж тэдний амьдралыг даруйгүй хүч хяндаг байсан хүнд хэцүү цаг үеэс эрх чөлөө хөгжил дэвшлийн цаг үе рүү ирснээ жинхэнэ утгаар нь ойлгож мэдэрч байгаа нь үнэхээр итгэхэд хэцүү үйл явдал юм шиг. Магадгүй Америк оюутнууд дэлхийн ертөнцийн туулсан замнал шилжилтийг бодит утгаар нь ойлгох хэрэгцээ шаардлага яалтчгүй байгаа бах. Монголчууд ялангуяа Монголын залуус өөрсдийн үеийн Америк, Европ залуучуудаа энэ тухай заан сургаж чадах байх гэж би хувьдаа бодож байна. Чөлөө зах зээл гэдэг маань хамгийн эхлээд бол мэдээж төр бол маш муу менежер гэдэг үг л надад орж иж байгаа юм л да хамгийн эхлээд. Хоёр хүн харилцан бие биенээ ашигтай наймаа хийхэд тэр нь ямар нэгэн саа дотгоргүй, төрийн оролцоогүй, хамгийн гол нь бие биендээ ашигтай байх. Өрсөлдөөн гэж хэлж болно. Дарамт шахалтгүйгээр ийм чөлөө сонголтоо хийж байгаа энэ худалдаа болонгоч чөлөө зах зээлээ гэж бодож байна. Эдийн засаг маань өөрөө чөлөөтэй байнга эргэлдэж байдаг, үн маань өөрөө тогтдог. Тэр одоо янз бүрийн авилгагүй ямар нэгэн гадаад хүчин зүйлийн нөлөөлөлгүйгээр бүх юм яг ингэ байх ёстойгоор явж байгаа тэр л эдийн засгийг хэлэх байх та. Хамгийн гол нь тэр даалт байгаа зүйлийг ил гаргаж ирэх нь тэр иргэдийнх нь оролцоо гэдэг зүйлээс хамгийн их шалтгаалж байгаа юм гэж болдог. Оюуны залхуурал, оюуны боочлол гэдэг зүйл тэр орон нүүрлцээг бол иргэд өөрсдөө тэр өөрсдийн эрх ашигын төлөө тэмцэж гарах хэрэгтэй. Энэ тэмцэж гарч байгаа энэ тэмцэл маань л өөрөө тэр чөлөөт эдийн засаг, чөлөөт нийгэм гэдэг зүйлийг бий болгох юм болов уу гэж боддог. Үгүй юм л байсангүй шүү дээ. Хүний эрхийн асуудал гэдгийг чинь Ерөн сургалтын өмнөх оюутнуудын хандлагаа ярьж байсан гээрээ сургалтын дараах тэр асуултанд хариулж байгаа байдал бол нэлээд өөрчлөгдсөн. Тэдэнд бас их олон бодол төрүүлсэн байна гэдэг нь их тарагдж байсан. Би өөрөөсөө маш олон асуултуудыг асуудаг байхгүй. Би ер нь зөв замаар явж гинөө. Ингээд төрийн албаагч болно гэсэн зорилго минь миний өөрийн маань үнэт зүйл баримтлагдаг зарчимтай ер нь хэр нийцэж чинь гэх мэтчлээ маш олон зүйлүүдийг өөрөөсөө асуудаг. Тэгээд энэ сургалтанд сууж байгаа хугацаанд маш олон асуултанд хариулт аваад ер нь эхнээсээ эхэлж байна л та. Тэгэхээр өөр төвн ерөөхдөө гарч байгаа гэж ойлгож байгаа. Чи ингэх ёстой, тэгэх ёстой гэхгүй эн чин үлгэр дуурайл болох ёстой. Ерөөсөө үйлдэлээр харуулах ёстой байдаг. А гэтэл чи зүгээр ингэх ёстой, тэгэх ёстой гэдгээр нь явдаг байхгүй. Харин эцэг эхчүүдэд хүртэл ингээд сургууль яваа тий хүүхдтэйг ингэж харьцах ёстой, тэгэж харьцах ёстой гэдгээр нь явах ёстой. А бас ерөнхий боловсрал даах нь хүнд яг нөгөө нэг хуулийн талаас нь ч гэсэн юуны талаас нь ч гэсэн мэдлэг өгөх одоо мэдлэг өгөх хэрэгтэй л тий. Тийм болохоор зэрэг ер нь боловсролын системийг юу өөрчлөхийг хүсдэг. Залуучдаа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ болохоор юу ярмаар байна гэхээр одоо чинь яагаад ер нь Америк тийм амар хүчтэй гүрэн болчихв. Яагаад одоо энэ Дубай сүүлийн 20 жилд ингэж хөгжвөө гэхлээр ганцхан боловсролын системд маш хөрөнгө оруулалт хийсэн. Бидний одоо Монголд Рокфеллер ч юм уу одоо нөгөө томчууд Карнеги тэр томчууд маань одоо насан эцэлэгтэй өөртөө байсан асрыг хөрөнгөө фаундейшн болгож үлдээгээд гэхдээ дан ганц сонирхол татах зүйл нь болохоор маш их хэмжээний тийм одоо номын сан тухайн үед 1900-аад онд болохоор номын сан барьсан нь болохоор тэр хүмүүс болохоор маш их мэдлэг өгсөн. Яг энтэй адилхан бид нар Монголтаа бас ингэх хэрэгтэй. Дан ганц одоо нэг өөр салбар гээд байлгүй. Энэ оюутнуудтай шинэ үеийнхэндээ тий мэдлэг гаднаас ингэж профессор авчирч үрэх хэрэгтэй. За мистер Кен Скулэнд ярьж байгаагаар сонгуулийн одоо Америкт жишээ нь сонгуулийг нийт хүн амын тал нь яг өгнө гэж хэлдэг гэж ярьсан тий. Тал нь би энэ сонгуульд оролцсноо гэж хэлдэг. Нөгөө 50% нь болохоор над аль нам нь ялсан ялгаагүй маа. Тэр хоёлоо ер нь их тийм юу гэсэн сонголтын нэгээс надад хязгаарлаад өгсөн. Хоёрхан нам ингээ өгсөн. Тэндээс ингээд алийг сонгох гэхээр надад 3 дахь одоо тийм сонголт хүсээд байдаг. Тэр нь яг байж өгдөг юм санагддаг. Тэгэхээр одоо яг миний хувьд болохоор яг би тэр сонгуул өгөхгүй гэсэн тэр 50% нь орцсон юм санагддаг. Тэг яг одоо энэ тэг яг хоёрхан ингээд хоёр том нам ингээ хоорондоо ингээ үзээд байдаг. Би өөр 3 дахь намыг хүсэж идэг. Цаана өөр 4 дахь хүсэж идэг. Тэгэхээр энэ тохиолдолд амар тийм сонголтын маань хязгаарлаад өгсөн юм шиг байна.
цаашид бид нар жил болгон уламжлуулгын энэхүү сургалтыг зохион байгуулахаар шийдсэн байгаа. Тэгээд энэ сургалтанд хамрагдсан оюутнууд маань тусдаа цаашдаа одоо маш олон тооны залуучуудад сайн дурын үндсэн дээр бас энэ сургалтаар олж авсан мэдлэгээ хуваалцсан. Тэгээ иймэрхүү маягаар одоо юу гэдэг маш олон залуучуудыг юм сэтгэлгээний шин соёлд сургах үйл ажиллагаа бол мэдээ идэвхтэй явагдана гэж бид нар хүлээж байгаа. Мэдээж албан ёсны сургалтыг бол бид нар жил болгоны 100 ингэж зохион байгуул, уламжлал зохион байгуулна. Өмнө суралцж байсан хүүхдүүдээс дахин хамруулна. Торгоны зам сангийн Монгол улсад хэрэгжүүлж хийж байгаа бүхэн нь надад үнэхээр их сэтгэл төрүүлж байна. Би эдгээр ажлуудаас маш олон санааг хаваад аваачиж, хавайн чөлөөт зах зээлийн think tank болох Grassroot институтад хэрэгжүүлэхийг хүсэж байна. Торгоны зам сангийн арын алба, гишүүдийн чөлөөт зах зээлийн үзэл санаа, либертар үзлийг эх орондоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулж байгаа хичээл зүтгэл, хүчин чармайлт надад их сэтгэл төрүүлсэн. Маш их мэдлэгтэй, дээрх үзэл санаандаа боловсрсан байдал нь надад мөн их сэтгэл төрүүлсэн. Мөн Монголд орчуулагдсан хэвлэгдсэн бүхий л либертар утга зохиолын сан хөмрөг надад үнэхээр их таалагдсан. Айн Рэнд, Мари Ротбард, Людвиг фон Мисес, Фредерик Хайек нарын үзэл санаа, зохиол бүтээлтэй хаваадл гэхэд тун цөөхөн хүн танилцж, уншиж, мэдж, ойлгосон байдаг юм шүү дээ. За тэгээд торгоны зам сангийнхандаа цаашдынх нь ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Эдийн засгаар сурдагч бай ер нь бол ямар ч хүмүүс эдийн засгийн анх шатны боловсралтай байх хэрэгтэй. Тэр нь яагаад юм чухал юм гэхэд ядаж өөрхөн улс орнд юу болоод байгааг ойлгох хэрэгтэй. Монголын залуучуудад бол тийм мотивац амар дутдаг. Энэ сургалтын талаар ер нь бол анхны ингээд хүлээлтээс ер нь бол амар өндөр байгаа. Төсөөлөл бол амар өөр байлаа. Дандаа ингээд үеийн хүүхдүүдтэй тэгээд тэд нэр нь маш чөлөөтэй. Миний одоо сурдаг нөхцлөөс шал өөр айгүй гоё чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэн чөлөөтэй заана. Нэгэн их амбицтай хүмүүсийн дунд ороод ирэхээр бас нэгэн бас өөрийгөө бас өөр талаас нь харж байна. Хин нэгнээс ялгарах өөр харагдах гэхээс илүү өөрийнхөө бахыг хичээж байгаа. Нээлттэй хүүхдүүд байгаад айгүй баяртай. Иймэрхүү үйл ажиллагаа явуулснаар бол оюутнуудыг маш сайн мотивац одоо хийж өгдөг. Энэ сургалтанд хамрагдаад ингээд цаашаад ингээд нэг хамт олон болно гэх. Үүнд хамрагдаж чадахгүй байгаа оюутнуудад гэсэн бид нар бол тэр залуучуудаа бас хүрэх хэрэгтэй. Миний үед одоо жишээ нь хилж өгчээсэн бол одоо асар их баярлах байсан баг. Даанч тийм одоо зүйл болж ирсэнгүй. Гэхдээ өнөөдөр би сурж мэдж авсан одоо бас оройтой хүн болов те өнөөдөр ч гэсэн олж мэдж авч чадж байгаа одоо маш их баяртай. Амьтдан эрх чөлөөгөө хайрлах хүмүүсээ аливаа бусдын эрх чөлөөнд бүү хал хинэггүй төрд хийж чадахгүй ажлыг нь бүү таадаг хийсэн үлийнхээ хариуцлагыг өөрөөсөө бүү түлхэх авилгал давсан нэг нь ганцаараа бүрт бүү өнгөр аяа эцэст чийл зов юм шүү дээ. Амжиж чинь жинхэнэ эрх чөлөө ухамсарласан бол андуурч яваа нэгэндээ англаас гарах замыг нь зааж ачийг чинь тэд харин бүү мартгэ. Миний хувьд босод хүмүүст зааж сургаж ойлгуулах ёстой хамгийн чухал зүйл бол эрх чөлөөний философи болон тэрний нөлөөллийн тухай юм. Хэрвээ би өөрийн хөршийг хөнөөх, тэрнийг дээрэмдэх, хулгайлах эрхгүй юм бол өөрийнхөө төлөө засгийн газраар яг ийм зүйлсийг бусдад хийлгэхийг хүсэх эрхгүй гэсэн үг болно шүү дээ. Хэрвээ бид засаг төрийг илүү энгийн, ёс зүйн харьцааны хүрээнд хязгаарлаж чадвал энэ нь дэлхий дахины авилгацсан хэрцгий төр засгуудыг үгүй болгох зөв рүү том алхам хийж байна гэсэн үг. Free Market Academy зуны сургал